Ажил хийж мөнгө олдог цаг үе өнгөрсөн гих гарчигтай 1 сарын өмнө тавигдсан подкастыг 5 сая гаруй хүн үзэж 100 мянган хүн лайк дарж 2400 хүн сэтгэлдээ үлдээжээ. AI-ийн ирэн үед ямар хүмүүс хоолоо олж идэх вэ гэх сэдвээр танд яг өнөөдөр маш хэрэгтэй мэдлэгийг өгөх болно. Сүүлийн үед эцэг эхчүүдийн хамгийн их санааг нь зовоож байгаа асуулт AI бүх ажлыг орлох юм бол цаашд хүүхдтэй юу зааж өгөх юм бэ? Энэ асуултын хариултыг ч та өнөөдрийн подкастаас олж авах болно. Ирээдүй хаашаа явна вэ? Ирээдүйд бид юу хийж амьдрах юм бол? Бүгдээрээ бичлэгээсээ сонсцгоё. Сайн байна уу? Намайг Хансог Жун гэдэг. Энэ цаг үеийн жинхэнэ мастеруудын хамгийн чухал, хамгийн үнцэнтэй мэдлэгийг хүргэдэг мэдлэгтний ярилцлага нэвтрүүлэгт тавтаа морил. Шинан Premier Pathfinder-ийн ахлах менежер Уг Онёныг та бүхэндээ танилцуулж байна. Дараагийн зочин болох тархи судлаач, сүүлийн 20 жилийн турш AI болон хиймэл оюун ухааныг судалж ирсэн KAIST-ийн профессор Ким Дэшигийг та бүхэндээ танилцуулж байна. Өнөөдрийн эхний сэдэв бол AI үеийн мөнгөний урсгал. Сүүлийн үед YouTube дээр Elon Musk ингэж яриад байгаа. AI-ыг роботод суулгаад human роботыг аль хэдийн ашиглаад эхэлчлээ. Цаашдаа бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсон. Мөнгөний үнц нь бараа бүтээгдэхүүний үнц нь өнөөдрийнхөөс дэндүү өөр болно гэж яриад байгаа. Тэгэхээр 3-аас 4 жилийн дотор бүх юм маш хурдтай өөрчлөгдөнө. Үнэхээр яг ийм юм болох уу? Би эхлээд Elon Muskтай холбоотой мэдээллүүдийг уншиж үзсэн. Тэгээд ийм бодол төрсөн. 90-ад оны үед намайг жоохон байхад захирлын утас гэдэг нэг том утас байсан да. Бараг сүх шиг том. Тэр утас тухайн үед 2 сая вон байсан. Маш үнэтэй утас байсан. Маш үнэтэй байсан учраас ёстой баяжуул тэр утсыг авч хэрэглэдэг байсан. Тэгсэн намайг их сургуульд орох үеэр гар утас гараад эхэлсэн. Үнэн нь 100 мянган воноос доош зарагдаж байсан санагдчихээн. Тэр үе чинь 99 оноос 2000 оны үе байсан байх. Үнэн нь буусан хүн бүр гар утас худалдаж авах боломжтой болсон. Үн хямдрал эрэлт нэмэгддэг. Тэгвэл гар утасны үйлдвэрлэлч дагаад өснө. Зах зээл томорно гэсэн үг. Энийг алуурчин хэрэглээ буюу killer application гэдэг. Гар утасны зах зээл өслөө үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нэмэгдэн тэнд хүмүүс ажилд орно, цалин авна. Энэ бүхэн нийлээд шинэ өсөлтийг бий болгодог. Үйлдвэрлэлийн бүтээмж сайжирсан учраас инфляц тэгтлээ өсөхгүй. Тэгвэл хүүхч бага түвшинд барих боломжтой. Зээлийн хүү бага байвал өсөлт хөгжил үргэлжлэнэ. Харин AI бол нэг том асуудалтай. AI эцэстээ дийлэнх ажлын байрыг орлно гэд байгаа тийм үү? Тэгэхээр дагаад хүмүүсийн орлого багасна, зарим нь бүр ажилгүй болно. Ажилгүй орлогогүй нийгэмд эрэлт өөрөө хүчтэй бий болоход хэцүү. Тэгэхээр энэ нь нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болно. Мөнгө муутай, бараа авах чадвартай хүн цөөрөх тусам дагаад барааны үн унана. Барааны үн унлаа гэд хүмүүс шууд худалдаа хийж эхлэх үү? Үгүй ээ. Одоо биш, дараа хямдрахаар наавна гэд бүрч мөнгөө зарцуулдаггүй. Elon Musk AI орж ирснээр үйлдвэрлэл асар үр ашигтай болно. Тэгэхээр юмны үнч бууна гэж харж байгаа нь нэг талаасаа түүний зөв. Гэхдээ нийгэм нийтээрээ үнэхээр аз жаргалтай чинээлэг амьдрч чадах уу гэсэн асуулт гарч ирж байна. Энэ асуултыг жаахан харж ээж л мэдэндээ. Профессор, та тэгвэл энэ асуудлыг юу гэж харж байна? Ойрын 2-3 жилийн хугацаанд AI робот бүх хүмүүсийн ажлыг байхгүй болгоно гэж бодож байна уу? Тийм ээ, аль хэдийн эхэлчихсэн гэж ойлгож болно. Магадгүй ихэнх хүмүүс хараахан анзаараагүй явж байгаах. Өчигдөр Silicon Valley-гийн нэгэн хөрөнгө оруулалт судалгааны байгууллагаас жинхэнэ тэсрэх бөмбөг шиг цочхоор тайлан гаргасан. Бүр нэлээд шуугиан болоод хувьцаанууд ч уунж эхэлсэн. Тэр тайлангийн гол санаа нь ийм. AI хөгжөхөөр эдийн засгийн ойлгодог өнөөдрийн ойлголт хүртэл өөрчлөгдөж магадгүй гэж байгаа. Учир нь эдийн засаг гэдэг бол ухта ховор зүйл дээр тогтдог. Харин хүн бүр хүссэн зүйлээ хүссэн үедээ авч чаддаг болчихвол юм солилцох шаардлагагүй болно. Зах зээлч хэрэггүй болно. Үйлдвэрлэгч, хэрэглэгч гэж ялгах утга учиргүй болно. Өөрөөр хэлбэл хомсдлыг хамгийн үр ашигтайгаар яаж даван туулах вэ гэдгийг эдийн засаг судалдаг. Харин одоо AI ялангуяа IGI судалж байгаа хүмүүс үр ашиг маш өндөр түвшинд хүрнэ. Хүмүүсийн хүссэн бүхнийг хязгааргүй нийлүүлэх боломжтой болно гэж харж байгаа. Нэг талаас Elon Musk үнийг утопи гэж харж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл дийлэнх ажлын байр байхгүй болно, нурна гэж үзэж байгаа. Үнэн дээр ажлын байр нурна гэдэг дээр миний бодолч сүүлийн хэдхэн сард өөрчлөгдсөн.
2025 оны 12 сард би нэг өөрөөр бодож исэн. 2026 оны 2 сард бас нэг өөр байр суурьтай байсан. Харин яг одоо бүр өөр болчиход байна. Яагаад гэвэл энэ оны 1 сараас эхлээд агентик AI гэдэг зүйл бодит амьдрал дээр ороод ирлээ. Та нар бүгд мэдж байгаа бах. Бидний өнөөдөр ашиглаж байгаа AI бол ChatGPT, Gemini зэрэг үүсгэгч AI. Эдгээр нь бидэнтэй ярьж чадна, асуултад мэдээлэл өгч чадна. Гэхдээ хүмүүсийн хүсэж байгаа зүйл нь юу вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За жишээлбэл Европ руу явах онгоцны билет хайгаад өг гэж AI-д хэллээ гэж бодъё. Тэгвэл зүгээр хайж өгөх биш, бүр захиалаад өгвөл бүр сайн тийм үү? AI шууд өөрөө аяллаа сайтууд руу ороод товчлуурыг нь дарж хоосон нүдэнд нь картын мэдээллийг нь оруулаад захиалгыг нь хийгээд өгвөл аяллаа агентлаг ямар ч хэрэггүй болно үстэй. Үүнийг л агентик AI гэдэг байгаа. За бүр амархнаар ойлгуулвал таны өмнөөс таны бүх ажлыг гүйцэтгэж өгдөг AI гэсэн үг. За агент гэдэг ойлголт бол дунд нь зуучилж өмнөөс нь хийж өгдөг үүрэгтэй шүү дээ. Ийм ажил олон байдаг. Яагаад агент хэрэгтэй байдаг вэ гэвэл зарж байгаа тал нь мэдээллээ илүү сайн мэддэг. Харин хэрэглэгч тэр бүхнийг бүрэн мэддэггүй. Тэгэхээр энэ хоёрын дундх зөрүүг нөхөж өгдөг хүн нь агент. За жишээлбэл би нэг шоколад бөөний үнээр авах гэж байлаа гэж бодъё л тоо. Хямдхан авахын тулд надад судалгаа хэрэгтэй болно тийм үү? Би дэлхий дээр байгаа бүх шоколадны үнийг нэг бүрчлэн харьцуулаад судлаад суух боломжгүй. Би залхуу хүн байж болно. Эсвэл цаг заваа өөр зүйлд зориулах шаардлагатай байж болно шүү дээ. Бидний амьдралд асар их үр ашиггүй завсрын үрлэгэн процессууд бий болдог. Гэхдээ тэрийг та заавал өөрийн биеэр хийх ёстой. Энийг дэлхийн хэмжээнд харвал аврах том бизнес. Бидний агентлаг гэж нэрлэгддэг бүх бизнес энэ дунд орноо. Үл хөдлөх хөрөнгө байж болно, аялын компани байж болно. Эдгээр бүх зуучлагч бизнесийн үндсэн загвар нь хэрэглэгч ба нийлүүлэгчийн дунд агент болж өгөх явдал байсан. Харин одоо агентик AI тэр ажлыг хийнэ гэд ороод ирж байгаа. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. 2025 оноос. Гэхдээ өнгөрсөн жилийн AI-уд чадвар муутай байсан. Харин энэ жилийн 1 сараас Anthropic-ийн Cloud шинэ төрлийн агентик AI гаргаж ирсэн. Тэр системийн гол онцлог нь юу вэ гэвэл плогин буюу гаднаас шинэ мэдлэгийг тогтмол шинжлэх боломжтой болсон. За жишээ нь гэхэд тэр AI-д 2-7 хоногийн өмнө 11 шинэ чадвар нэмэгдсэн гэж боддоо. Тэр чадварууд дунд нь хууль зүйн мэдлэг байсан. Тэр плогин нэмэгдсэний маргааш нь дэлхийн хууль зүйн програм нийлүүлдэг компаниудын хувьцаа шууд 30% унсан. Хууль зүйн мэдлэг дээрээ нэмэгдээд яг өчигдөр хэрэглэгчийн аюулгүй байдал хамгаалтын үйлчилгээ нэмэгдсэн. Тэгсэн өнөөдөр аюулгүй байдлын програм хийдэг компаниудын хувьцаа 10-аас 20%-аар унж байна. Тэгэхээр өмнө нь олон компаниудын зарж байсан програмын ажлыг AI ганцаараа хийж эхэлж байна гэсэн үг. AI ажлыг нь орлох тусам компаниудын зах зээл хумигдах нь тодорхой. Бидний мэдих SAP, Adobe гэх том компаниудын хувьцаа сүүлийн 6 сарын дотор 40-өөс 50%-аар унсан байгаа. Энэ нь зах зээл аль хэдийн AI-д итгээд эхэлчихсэн гэсэн үг. За тэгвэл агентик AI өнөөдрийг хүртэл хүмүүсийн хийж байсан ажлуудыг нэг нэгээр нь орлоод эхэлвэл компаниуд яах вэ? Нэгт мэдээж хүмүүсээ цомгох нь үр ашгаа өсгөхийн тулд хүний нөөцдөө хяналт тавихаас өөр аргагүй. Хоёрт тухайн компаниуд өөрсдөө амьд үлдэхийн тулд агентик AI-г өөрсдөө сурч ашиглаж эхэлнэ. Тэгэхээр AI хөгжих тусам хүмүүсийн ажлын байр цөөрнөө л гэсэн үг. Оффист суудаг мэргэжлийн ажилтнуудын ажлын байрны 50% нь алга болж магадгүй гэсэн судалгаа гарсан. За тэгвэл миний ажлыг AI хийгээд би ажлаасаа халагдчихлаа. Мэдээж би мөнгө өрөхгүй. Ажилгүй болцохоор хэн мөнгөө дураараа үрж чадах юм бэ? Дагаад хэрэглээ шууд багасна. Эндээс хамгийн хүчтэй цохилт хаана гарч ирж магадгүй вэ гэвэл байрны зээл шиг урт хугацааны үр зээлийн зах зээл дээр ирнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн орлого муудвал сар бүрийн зээлээ төлж чадхаа болж эхэлнэ. Тэгэхээр энэ ганц хүний асуудал биш ээ. Мөнгө зээлсэн банк, санхүүгийн байгууллагууд хүртэл дагаад хямарч эхлэнэ гэж ойлгож болно. Мэдээж энэ бол яг ингэн тэгнэ гэсэн баттай зөвгнөл биш шүү. Ирээдүг таах боломжгүй. Зүгээр л боломжтой хувилбаруудын нэг нь юм байна. Мэргэжилтнүүд энэ хувилбарыг маш нухацтай авч үзэж байна гэж хэлж байгаа гэсэн үг. Ойлголоо. Тэгэхээр хүмүүст хамгийн их айц төрүүлж байгаа нь ирээдүй яг яаж ирэх нь тодорхой биш гэсэн үг болж таарж байна. Үйлдвэрлэлийн бүтээн өсөөд бүгд аз жаргалтай мөнгөтэй сайхан амьдрах цаг ирэх гээд байгаа мó? Эсвэл юм авмаар байсан ч авах мөнгө байхгүй ядуур л ирэх гээд байгаа мó? Хүмүүс бодож байгаа. Ирээдүйд юу ч болсон ямар ч байсан мөнгөтэй болъё гэж. Тэгвэл ойрын 3 жилд юу бэлдэж юун дээр анхаарах ёстой вэ?
Би сурагчдынхаа өмнө лекц тавихдаа байнга ярьдаг л да. Хөрөнгө оруулалтын өнцгөөс харуул одоохондоо AI дата төвүүд ялангуяа AI ажилуулахад хэрэгтэй дата төвийн дэд бүтцэд зайлшгүй ордог төхөөрөмж хийдэг компаниуд хамгийн аюул багтаа байгаа. Google амьд үлдэх юм уу, Microsoft амьд үлдэх юм уу, Apple үлдэх юм уу гэдгийг хинч тааж мэдэхгүй. Бүгд амжилттай байж магадгүй, бүгд нуурч магадгүй. Silicon Valley-ийн том компаниудын хувьд AI гэдэг Hollywood-ын кинон дэр гардаг зүйл байсан шүү дээ. Гэтэл ердөө 3 жилийн өмнө ChatGPT гарснаар кинон дээрх төсөөлөл бодит амьдрал руу шууд ороод ирсэн. Энэ бол төгсгөл биш, ердөө эхлэл нь байсан. Хоёр дахь шат нь энэ жилээс эхэлж байна. Тэр нь Agentic AI. Уг нь энэ технологи 2030 оны үед л бүрэн хэлбэрт орно гэж хүмүүс бодож байсан. Гэтэл одоо 2027 он гэж яригдж байна. Энэ жилд, ирэх жилд бүх юм маш хурдтай явна, маш хурдтай өөрчлөгдөнө гэсэн үг. Big Tech буюу том технологийн компаниуд аль хэдийн үхлийн өрсөлдөөнд орчихсон байгаа. AI загвар хийх гээд хэдэн 10 их $80 хөрөнгө оруулалт хийчихсэн. Гэхдээ одоо хүртэл ашиггүй алдагдaltaа явж байгаа. Үүний нэг жишээ OpenAI асар их алдагдaltaа явж байгаа. Компаниуд хөрөнгө оруулалтын өгөөжөө гаргахын тулд шинэ технологийн нээлт гармагц шууд хэрэглээнд оруулж эхэлж байгаа. Тэгэхгүй бол нэг өдөр алдахад өрсөлдөгч компаниуд нь гаргаж тавиад өөрсдийнх нь хийсэн зүйл ямар ч үн цэнэгүй болж байна. Ялангуяа Agentic AI бол энэ оны 1 сараас бүр эрчимтэй явж байгаа. Саяхан мэдээгээр харсан Австрийн AI мэрэгчлэн Питер Штайнбергер дэлхийг өөрчлөөд хайчлаа. Тэр хүн ганцаараа зүгээр л чөлөө цагаараа хоббигоороо нэг төсөл хийсэн. Нэр нь OpenClaw. Үнэхээр айхтар Agentic AI. Хинч суулгаад туршиж үзэж болно. Гэхдээ одоохондоо суулгаж болохгүй шүү. Аюулгүй байдлын асуудлаа шийдэж чадаагүй байгаа учраас. Гэхдээ энэ нь юуг харуулсан бэ гэвэл хэрвээ та Agentic AI-д таны компьютерийн эрх, янз бүрийн үйлчилгээний IP эрхийг бүгдийг нь өгчихвөл таны өдрийн турш хийх ёстой бүх ажлыг AI өөрөө дараалалаар нь хийж өгч чадна гэдгийг харуулсан. За энэ боломжийг харуулсан дэлхийд даяар шуугч байна. Ялангуяа Хятад бол үнэхээр хурдан хөдөлж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд Баду энэ OpenClaw-ыг системдээ шингээгээд электрон худалдаагаа агентийн хэлбэрээр явуулж эхэлсэн. Энэ төслийг анх санаачилж гаргасан Питер Штайнбергерийг OpenAI компаниас бүр урьж авчираад шууд төсөлдөө томилсон байгаа. Та бүхэн харж байгаараа 3-аас 6 сарын дараа OpenAI таны компьютер дээрх бүх ажлыг хийж өгөх чадвартай болно. Аюулгүй байдлын бүх асуудлыг нь зассан AI хувилбарыг гаргаад ирвэл маш олон хүн ашиглах нь ойлгомжтой. Мэдээж зөвхөн энэ төслийг OpenAI хийхгүй бүгд л хийж байгаа. Гэхдээ ганцхан хүн гарч ирээд Agentic AI-ийн цаг хугацааг бүтэн 1 жилээр урагшлуулчихлаа гэж дүгнэж болно. Таны компьютер дээрх бүх ажлыг AI өдөржин хийж өгнө гэдгийг баримттай харуулчлаа штэ. Миний харж байгаагаар одооноос эхлээд бүх салбар дээр өөрчлөлт маш хурдтай явагдах болно. Ойлголоо. Тэгвэл таны бодлоор юу гэж бодож байна? 3 жилийн дотор бид юу анхаарах ёстой вэ? Би бол яг 3 жил гэж харахаасаа илүү аль салбар урт хугацаанд бүтээмжээ өсгөж чадчихээн, өсөж байгаа орлогоо хамгаалж хадгалж чадчихээн үү гэдэг хамгийн чухал. Өмнө нь ярьсан зүйл рүүгээ эргээд оръё. Хэрвээ ажлын байр багасвал хүмүүсийн орлого буурна гэж бид ярьсан шүү дээ. Хүний орлогыг 2 ангилж болно. Нэгдүгээрт ажил хийж олдог хөдөлмөрийн орлого, хоёрдугаарт хувьцаа худалдаж авч олдог хөрөнгийн орлого. Энэ хоёроос хөрөнгийн орлого илүү чухал болж эхэлнэ. Яагаад гэвэл хүн бүр AI-ыг мэрэгжлийн түвшинд ойлгоод AI компани шиг хөрөнгийн зах зээл дээр өрсөлдөх боломжгүй шүү дээ. Гэхдээ өсөж байгаа компаниудад хөрөнгө оруулж соруулаа зоогоод ашгийг нь хуваалцаж болно. Жишээлбэл бид Nvidia-гийн хувьцаанд хөрөнгө орууллаа гэж бодъё. Тэгвэл тэр компани өсөлтөөс ч бид бас хүртэнэ гэсэн үг. Хөдөлмөрлөж ажил хийж мөнгө олдог систем шууд өнөө маргааштай байхгүй болохгүй. Гэхдээ цаашдаа зөвхөн цалиндаа найдаж амьдрахаас илүү мөнгөө өөр аргаар өсгөж зөв газараа хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маш чухал шүү. Би өөрөө ажиллаж мөнгө олохоос илүү мөнгөө эргэлдүүлж хөрөнгө оруулалт хийж мөнгө олох нь илүү чухал гэж үү? Тийм ээ. Шууд нэг өдөр солигдно гэсэн үг биш л те. Гэхдээ аажмаар ажлын байрууд байхгүй болно гэдг нь тодорхой харагдаж байна. Өнөөдрийг хүртэл бид яаж цалингаа өсгөх үү, яавал цалингаа нэмэх вэ гэдэг дээр л хамаг анхаарлаа тавьж ирсэн.
Харин одооноос яаж зөв газараа хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг маш сайн судлах шаардлагатай болоод байна. Тэгэхээр энд хамгийн чухал зүйл бол харах нүд, мэдрэмж. AI-тай холбоотой компани хувьцааг л авчих болно гэж бодож болохгүй. Жишээ нь саяхан Hyundai моторын хувьцаа гинт өссөн. Hyundai гэхээр бид нар шууд машин л боддог. Машин бол хуучин эдийн засгийн салбар шүү дээ. AI биш. Гэтэл Hyundai-гийн хувьцаа өсөх үед хүмүүс юуг онцолж харсан бэ гэвэл physical AI-тай холбогдож эхэлж байгааг нь харсан. Юу гэсэн үг вэ гэвэл Hyundai компани ухаалаг машин, ухаалаг төхөөрөмж, AI роботын үйлдвэр болж шууд нийгэмтэйгээ зохицож чадсан учраас хувьцаа нь өссөн байгаа. Сүүлийн хугацаанд Walmart-ийн хувьцаач маш их өссөн. Яагаад? AI-ыг худалдан авалтад маш сайн ашиглаж эхэлсэнтэй холбоотой. Буруугаар ойлгож болохгүй шүү. Би Walmart эсвэл Hyundai-гийн хувьцааг ав гэж хэлээгүй. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол бид зөвхөн цэвэр AI компаниудыг харах биш, харин AI-ыг хуучин салбартайгаа холбож бүтээмжээ өсгөж байгаа компаниудыг ч бас анзаарах ёстой гэдгийг л хэлэх гээд байна. Тийм ээ, маш чухал зүйлийг ярьлаа. Өнөөдрийг хүртэл бид нэр ажил хийх, хөдөлмөрлөх, мөнгө олох гурыг бараг нэг зүйл шиг ойлгож ирсэн. Урд нь бол энэ буруу ойлголт байгаагүй. Гэтэл AI гарч ирснээс хамгийн ховордож байсан асуудал шийдэгдээд эхэлсэн. 21-р зуунд ямар хүнийг үнэлж цалин өндөр өгч том компаниуд булаацалдаж авдаг байсан гэж бодож байна. Шин санаа, зөв шийдэл гаргадаг хүн хамгийн өндөр цалин авдаг байсан. Би оюутнуудтай олон жил ажилласан болохоор сайн мэднэ. Мэдлэгтэй, хичээлдээ сайн оюутан их байдаг. Гэхдээ шин санаа, шийдэл олох чадвартай оюутан маш цөөхөн байдаг. Дэлхий дээр хамгийн ховор зүйлсийн нэг нь шин айдиа, шин санаа байсан. Харин хиймэл оюуны гол нөлөө нь энэ хомсдлыг шийдэж эхэлж байна. 20-р зуун, 21-р зуунд хүмүүсийн хийдэг ажлын дийлэнх нь биеийн хүчний ажил байгаагүй. Бид голдуу толгоогоо ажилуулдаг ажил, оюуны үйлчлэгээ хийж ирсэн. Ялангуяа Америк, Европ бүр илүү. Бид тархиныхаа чадвараараа мөнгө олдог байсан. Дэлхийн том компаниудад код бичдэг ажилчид хэдэн тэр буумын цалин авдаг байсан. Тэр бол тэр хүмүүсийн оюуны чадварын үнц нь. Гэтэл AI саяхан 30 цаг тасралтгүй код бичсэн гэж боддоо. Хүн яагаад ч ингэж ажиллаж чадахгүй штэ. Одоо дэлхийн том компаниудад код бичихч, хөгжүүлэгч авахгүй байгаа. Солонгосын компаниуд ч ялгаагүй. 3 жилийн өмнө ChatGPT гарч ирэхэд AI-ийн 90 үе ирлээ. Программист, хөгжүүлэгч мэрэгчлээ хүмүүс одоо ёстой ална гэж бодож исэн. Эсвэргээрээ хамгийн түрүүнд орлуулагдаж ажилгүй болж байгаа хүмүүс нь программист, хөгжүүлэгчид, AI мэрэгчлэтнүүд өөрсдөө. За би бол яах вэ? 10 жилийн дараа тэтгэвртэй гарчих учраас нэх айхгүй байна. Гэхдээ одоогийн оюутнуудын хувьд энэ бол үнэхээр том асуудал шүү. Тэгэхээр бид энийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш, маш нухацтай бодох хэрэгтэй. Хүмүүсийн хийж байгаа дийлэнх мэрэгжлийг 3 жилийн дотор AI орлох уу, 5 жилийн дотор орлох уу хэн ч мэдэхгүй. Гэхдээ дийлэнх мэрэгжил байхгүй болох нь тодорхой болчихсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүмүүс ажилгүй, орлогогүй болчихвол бараа худалдаж авахгүй. Бараа зарагдахгүй бол компаниуд ч мөнгө олох боломжгүй. Тэгэхээр эдийн засаг бүхэлдээ саарна. Тиймээс одооноос хүн ажил хийхгүй байсан ч яаж орлоготой амьдрах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Одоогоор хамгийн их яригдж байгаа хоёр арга бол хувьцаа эзэмших, эсвэл хүн бүрт амьдрах хэрэглээний мөнгийг нь өгдөг байх. Гэхдээ хоёуланд нь асуудал байгаа. Зүгээр мөнгө өгөөд эхэлвэл хүн бүр зөв зүйлд зарцуулна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Архиугаад л эхлэх байх. Харин хөрөнгө оруулалт хийж хувьцаанаас орлоготой болъё гэвэл тодорхой хэмжээний мөнгөтэй өөрийн гэсэн хөрөнгө орлоготой байх хэрэгтэй. Тиймээс одоо шинэ хувилбарууд яригдж байна. Жишээ нь UBS-ийг өгье гэж байна. Энэ нь юу юм бэ гэвэл хүн бүрт заавал хэрэгтэй суур үйлчлэгийг төрөөс баталгаатай өгөх систем гэж ойлгож болно. Ард иргэдтэй заавал бэлэн мөнгө тараахаас илүү амьдрахад нь хамгийн хэрэгтэй зүйлсийг нь улс шууд өгдөг болно гэсэн үг. Эмнэлгийн үйлчлэгээ, боловсрол, нийтийн тээвэр, орон сууцаар дэмжих, интернет, халамжийн үйлчлэгээ гэх мэт үйлчлэгийг UBS буюу Universal Basic Services гаргаж өгнө гэж байгаа. Бүр цаашлаад AI ажилуулж байгаа компани хүчнээс хүн бүрт хувь өгье гэдэг санаач гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл цаашдаа ажилгүй байсан ч орлоготой байж болох шинэ хэлбэр хэрэгтэй гэж ярьж эхэлсэн гэсэн үг. Бас UBE буюу хүн бүрт багч гэсэн хувьцаа хөрөнгө эзэмшүүлдэг болгоё гэж байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс зөвхөн цалингаараа биш өөрийн эзэмшдэг хувьцаанаасаа ч орлоготой байна гэсэн санаа.
Мөн Сэм Альтманы яриад байгаа UBC буюу хүн бүрт AI ажилуулах тооцоолох хүчнээс хувь үгүй гэдэг санаа ярьж байгаа. Дата төвийн GPU зэрэг AI ажилуулах хүчнээс тодорхой хувь өгөөд тэр ирэхээрээ нас бид хүрээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийж болно. Хоолны газар нээх ч юм уу, хуваараа дэлгүүр ажилуулах ч юм уу, эсвэл өөр хүнд тэр хувиа зарсан ч болно. Гэхдээ энэ бүхний зардлыг хэн гаргах вэ гэдэг дараагийн асуудал гарч ирнэ. Өнөөг хүртэл улс татвараа хүмүүсийн цалингаас авдаг байсан шүү дээ. Цаашдаа AI ашиглаж маш их ашиг олж байгаа компаниудын татварыг ч өсгөнө гэж ярьж байна. Бид ямар нэг гаргалгааг олохгүй бол ойрын 5 жилийн дотор баян хоосны ялгаа туйлын их гарах болно. Тийм ээ, профессор маш чухал санааг хэллээ. За жишээлбэл би сард 1 сая воны цалин авдаг байлаа гэж бодъё. За нэмээд хувьцаанаасаа бас 1 сая вон оллоо гэж бодъё. Энэ хоёр яг адилхан 1 сая вон тийм үү? Гэхдээ цалингаараа 1 сая вон тогтмол аавна гэдэг ажлаасаа халагдахгүй бол 10 жилийн дараач 1 сая воноо л аавна гэсэн үг. Харин хувьцаанаас энэ сард 1 сая вон оллоо гэд дараа сард бас тийм мөнгө орж ирэх үү? Хинч мэдэхгүй. Орж ирчиж магадгүй, орж ирэхгүй ч гэж магадгүй. Бүр эсэргээрээ хасах, майнас болчих магадгүй штэ. Орлого гэдэг зүйлд нэг чухал чанар байдаг. Тэр нь тогтвортой байдал. Хүмүүс цалингаа тогтмол орж ирнэ гэж итгэдэг учраас тэр мөнгөө хэрэглээндээ зарцуулдаг. Харин хувьцаанаас олсон сая вон бол азийн мөнгөө цаашаагээд ихэхдээ хэрэглээ рүү биш, хадгаламж болгож үлдээдэг. Сая профессорын хэлсэн шиг хэрвээ хөдөлмөрийн орлогын оронд хөрөнгө оруулалт хувьцааны орлогоо илүү чухалчлана гэж байгаа бол тэр орлого маань цалин шиг тогтмол орж ирдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө авсан хувьцаа, хөрөнгийн орлогыг яаж тогтвортой орлого болгох вэ гэдгийг бодох чухал. Хүмүүс хурдцтай өсөж байгаа нэг компани хувьцааг бөөнөрө худалдаад авчлаа гэж бодъё л тоо. Тэгээд 2-3 сарын дараа тэр нь унчлаа. Бүгд нэг дор хохирно. Хохирсон хүмүүс худалдаа хийхгүй. Худалдаа хийхгүй бол хувьцаа бүр илүү унана. Энэ бол маш аюултай цикл. Цаашд хөрөнгийн орлогыг хөдөлмөрийн орлого шиг тогтвортой болгож чадах уу гэдэг маш том асуудал. Тийм болохоор л одоо UBE буюу хүн бүрт багч гэсэн суур хөрөнгө хувьцаа эзэмшүүлэх гэсэн санаа гарч ирээд байгаа. Жишээлбэл Норвеги улс газрын тосноос олсон мөнгөөрөө маш том сан босгосон байдаг. Аляск бас адилхан байгалийн хийн орлогоо сан болгож хоримтлуулдаг. Энэ санааг цааш нь авч үзвэл ийм том баялаг, ийм том сангаас орж ирж байгаа ашгийг зөвхөн улс өөрөө атгаад суух биш, ард иргэддээч бас тодорхой хэмжээгээр хувааж өгч бай гэсэн үг. За өнөөдрийн яриаг нэгтгэхэд дүгнвэл цаашдаа бид 3 төрлийн компанийг анхаарч харах хэрэгтэй юм байна, тийм үү? Нэгдүгээрт AI ажилуулах дата төв. Дэд бүтцтэй холбоотой компаниуд. Хоёрдугаарт AI-г өөрөө хийж хөгжүүлж байгаа компаниуд. Гуравдугаарт хийж байсан бизнесээ AI-та зөв уялдуулж ашиглаад илүү хурдан өсөж байгаа компаниуд. Гэхдээ яг аль нь тэр компани вэ гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Энийг яаж ялгаж салгах вэ? Энд нэг зүйлийг жаахан болгоомжтой бодох хэрэгтэй. За юуны өмнө энд сууж байгаа хүмүүс бүгд сонсоорой. Би хувьдаа бол идэвхтэй хөрөнгө оруулж хувьцаа авдаг хүн биш. Миний үгийг ягштал дагаад хөрөнгө оруулж алдчихад Кайст их сургуулийн урд ирээд чамаас олоод хамаг мөнгө алдчихлаа гэд лоозон бариад бослог гаргаад зогсоод байваа. За AI-ийн дэд бүтцийн тал дээр маш том өөрчлөлт заавал ирнэ. Өнөө хүртэл бид AI загваруудыг сургаж байсан. Үүнийг тренинг буюу сургалтын үе шат гэдэг. Энэ шатанд ордог тооцоолол үнэхээр төсөөлшгүй их. Тийм болохоор л өнөө алдартай GPU буюу график боловсруулагч чипүүдийг 1000-100000-аар нь зэрэг ажилуулдаг. Бүр атомын цахилгаан станцын хэмжээний эрчим хүч иддэг дата төвүүдийг олноор нь барьж байгаа. Ийм үед GPU заавал хэрэгтэй. GPU-д бас HBM буюу өндөр хурдны санах ой хэрэгтэй болно. Тийм болохоор л SK Hynix-ийн хувьцаа маш хурдан өссөн. Гэхдээ энэ бүгд сургалтын шат шүү. AI-ыг сургах ажил бол нэг өдрөл дуусна. Нэг компани нэг дор хэдхэн AI загвар сургаж чадна. Гэхдээ хэдэн зуугаар нь зэрэг сургаж чадахгүй. Тэгэхээр зөвхөн сургах шатнаас нь мөнгө тасралтгүй олох хэцүү. Харин хүмүүс одоо AI-аас яг юу хүсэж байна вэ? Зүгээр асуултад хариулах биш, боддоор хийж өгөхийг хүсэж байгаа. Жишээ нь контент буюу бичвэр, зураг, видео шиг контент хийж өгөхийг хүсэж байна. Кодинг буюу програм, аппликейшн, вебсайтын код бичиж өгөхийг хүсэж байгаа. Цаашлаад агентик AI буюу хүний өмнөөс ажлыг өөрөө хийж өгдөг AI хүсэж гин гэсэн үг. Энд нэг чухал ойлголт гарч ирнэ. Тэр нь токен. Токен гэдэг нь AI-ийн ажиллахдаа зарцуулж байгаа текст, мэдээллийн жижиг нэгж гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл
AI хэдий их зүйл бодож, уншиж боловсруулна, төдий шинэ токийн их орно гэсэн үг. Тиймээс зүгээр чаатлах нэг өөр. Код бичүүлэхэд илүү их ажил орно. Зураг гаргуулах бол түүнээс ч их тооцоолох хүч шаарддаг. Харин видео үзэхэд хэдэн зуун дахин их токен орно. Харин агентик AI нэг удаа ажиллахдаа их хэмжээний токен идэхгүй байж болдог. Гэхдээ энд нэг ялгаа бий. Агентик AI бол AI өөрөө ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл 24 цагийн турш тасралтгүй ажиллаж чадна. Агентик AI-ыг амьдрал дээр хэрэглээд эхэлвэл токены хэрэглээ төсөөлөхийн арга гүйснэ. Бид AI-ыг бодит амьдрал дээр ашиглах үе шатыг инференс буюу AI-ыг ажилуулж хариу гаргуулж ашиглах үе гэж нэрлэдэг. Харин энэ инференс шатанд, сургах шатанд дата төв аимшигтай ихээр дутагдана. Өнөөдрийн хүртэл хүн AI хэрэглэн гэсэн таамгаар дата төв барьж байсан. За тэгсэн агентик AI өөрөө 24 цаг ажиллаад эхэлвэл эдгээр AI-ууд өдөрт хэдэн сая, хэдэн 10 сая токен хэрэглэнэ. Тэгээд ирэхээр мэдээж дата төв бүр их хэрэгтэй болно. Гэхдээ энд нэг чухал зүйл байна. Энд GPU биш өөр төрлийн чип хэрэгтэй болж эхэлнэ. NPU, LPU гэх мэт өөр төрлийн чип хэрэгтэй болно. GPU бол AI-ыг сургахад маш сайн. Мэдээж инференс дээр ашиглаж болно. Гэхдээ GPU-г би ингэж зөвлөмээр байна. GPU гэдэг нь яг л барилгын талбай дээр шороо чулуу зөөдөг том ачааны машинтай адил. Хүчин чадлын хувьд ярих юм байхгүй. Хүнд ажлыг маш сайн нугалж өгдөг. Гэхдээ тэр ачааны машиныг бариад ажилдаа явдаггүй бицтэй. Энгийн суудлын машин унах нь хамаагүй тохиромжтой, хэмнэлттэй байдаг. Яг адилхан GPU бол маш хүчтэйч бүх ажлыг заавал GPU-гээр хийх шаардлагагүй. Зарим ажлыг илүү хөнгөн, илүү зориултын чипээр хийх нь илүү үр ашигтай гэсэн үг. Big Tech буюу асар том технологийн компаниудын хувьд эрчим хүчний хэрэглээ маш их асуудал болж байна. Тиймээс бүгдийг GPU-гээр хийхээс илүү хөнгөн NPU, түүнээс ч хөнгөн LPU хэрэглэх нь үр ашигтай. За та бүхэн яг юуны талаар яриад байгааг сайн ойлгохгүй байж магадгүй. Гол нь өнөө хүртэл AI нэг юм бодох болгондоо өмнө нь бодсон зүйлээ сайн хадгалж чаддгүй байсан учраас зарим тооцоог дахин давтаж хийдэг байсан. Өөрөөр хэлбэл толгоон сайн ажилдагч санах ойн муу байсан гэсэн үг. Тийм болохоор одоо AI-ыг бодитоор ажилуулах, чип дотор мэдээллийг хурдан хадгалдаг, хэрэгтэй үедээ шууд гаргаж ирдэг маш хурдан санах ой заавал хэрэгтэй болж байна. Цаашдаа AI-д хүчтэй чип хангалтгүй. Тэр чип дотроо маш хурдан санах ойтой байх хэрэгтэй. Одоо Samsung, SK, Hynix, SanDisk зэрэг компаниуд яг үүн дээр улаарын судалгаа хийж байна. Аль компани нь тэр шинэ үеийн санах ойг хамгийн түрүүнд хийх вэ гэдэг дээр өршөлдөж байна. Миний сайн мэдэх хагас дамжуулагчийн мэрэгчлэтнүүдийн ярьж байгаагаар энэ оны 6 сар орчимд анхны Simple буюу туршилтын бүтээгдэхүүнүүд ч гарч магадгүй. Тэгвэл тэр чипийг хийж байгаа компаниудад хөрөнгө оруулах юм байна тийм үү? Тийм ээ. Яагаад гэвэл цаашдаа бүх бизнес сургалт биш инференс буюу AI-ыг бодитоор ажилуулах тал руу явна. Тэгэхээр энэ шин төрлийн санах ойг хамгийн түрүүнд амжилттай хийсэн компани 4 жилийн өмнөх Nvidia GPU-гийн зах зээлийг ганцаараа атгах байсан шиг дараагийн том зах зээлийг тэргүүлэх боломжтой болно гэсэн үг. Уучлаарай та ийм урт дүгнэлт хийчихэд 6 сар хүртэл харж хүлээх хэрэгтэй гэж байгаа юм уу? Тийм ээ, хүлээх хэрэгтэй. 6 сард ямар мэдээ гарахыг харахад л болно. Эсвэл та нар зүгээр хайлтын систем дээрээ тэр шин санах ойн кийвордыг хадгалаад мэдээнүүдийг нь дагаад явчихад л болно. Хүмүүсийн хөрөнгө оруулалтын сонирхол цаашдаа бүр ихснэ. Яагаад гэвэл хөдөлмөрийн орлогоос илүү хөрөнгийн орлого чухал болно гэж ярьж байна. Тэгвэл хүмүүс илүү ихээр хөрөнгө оруулалт руу орно. Гэтэл асуудал нь хүмүүс энэ салбар өсөх юм байна гэж бодоод хувьцааг нь бөөнөр нь авах үед тухайн компани богино хугацаанд маш их хэмжээний мөнгийг цуглуулж чадна. Тэнд bubble буюу хөөс үүсэх аюул бий. Их мөнгө богино хугацаанд ороод богино хугацаанд гарах үед маш хүчтэй савлгаа үүсдэг. Эдийн засгийг бүр тогтворгүй болгож орхидог. Савлгааг багасгаж байж хөрөнгийн орлого тогтвортой болно гэсэн үг. Хүмүүс мэдээж тогтвортой компанид л хөрөнгө оруулалт хийн шүү дээ. Нэг удаа их ашиг олох нь чухал биш, харин урт хугацаанд тогтвортой орлого олж чадах уу гэдэгт илүү анхаардаг болно. Бид өмнө зах зээл хит халж дараа нь нурж ундаг үеийг олон удаа харсан. 70-ад оны газрын тосны хямрал, түүнээс хойш гарсан олон санхүүгийн хөөсч байна. Тэгвэл одоо яригдж байгаа AI-ийн өсөлтч бас тийм хөөс мөн үү? Эсвэл энэ сэдв өмнөхөөсөө тис өөр жинхэнэ давлгаа юу? Зарим хүмүүс AI bubble гэж ярьж байгаа, зарим нь data center bubble гэж ярьдаг. Миний бодлоор AI өөрөө бол bubble биш.
Яагаад гэвэл Bobble гэдэг бол суур технологи нь худлаа байхыг хэлдэг. Харин AI бол бодит технологи. Гэхдээ data center bubble буюу дата төвийн салбарт хэд халалт үүснэ үнэ. Яагаад гэвэл Big Tech буюу асар том технологийн компаниуд AI-аас хоцрохгүй гэж яарад ашиг нь яг гарах эсэх нь ч тодорхойгүй байхад асар их мөнгө цотгож байна. Жишээ нь Nvidia OpenAI-д асар их хэмжээний мөнгө зарцуулсан. OpenAI тэр мөнгөөр Oracle-д дата төв бариулна. Oracle буцаад тэр мөнгөөр Nvidia-гаас GPU худалдаж авна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл GPU нийлүүлж байгаа тал өөрөө мөнгө зээлж өгөөд тэр мөнгө нь нэг тойроод буцаад өөр дээр нь орж ирж байна гэсэн үг. Энэ жишгээр хэд хэдэн компани борлуулалт хувьцаа өссөн. Ийм бүтэц Bobble буюу хөөс үүсдэг хэлбэртэй их төстэй. Энэ бол Bobble бишээ гэж зүтгэж байгаа ганцхан хүн байна. Nvidia-гийн CEO Jensen Huang. Хэрвээ энэ Bobble гэж харагдвал хамгийн түрүүнд асуудалд орох компани Nvidia өөрөө шүү дээ. Компанийхаа CEO-гийн хувьд энэ бол Bobble бишээ, цаашдаа уламд хэлнэ гэж хэлэхээс өөр аргагүй. Миний хувьд бол Bobble байгаа нь үнэн гэж харж байгаа. Та бүхэндээ нэг маш тодорхой жишээ ярьж өгье. 1999 оноос 2001 оны хооронд болсон .com Bobble буюу интернетийн хөөс. Тухайн үед интернет гэдэг шинэ технологи гарч ирсэн. Хүн бүр энэ чинь ч мөнгө олох боломж юм байна гэж харж эхэлсэн. Гэхдээ асуудал нь тухайн үеийн интернет асар удаан байсан. Хүмүүс утасны шугамаар интернет ордог байсан. 56K модем гэд байдаг та. Холбогдохоор янз бүрийн дуу гараад л тэр асуудлыг шийдэхийн тулд эхлээд дид бүтцийг нь тавих хэрэгтэй болсон. Тэр нь fiber optic cable буюу шинэ кабель. За энэ кабелийг тавихад асар их мөнгө хэрэгтэй. Хэдэн 100 их 80 вон-ы хөрөнгө оруулалт орно. Тэр их мөнгийг хаанаас гаргах вэ? Интернетээр мөнгө олохын тулд эхлээд шилэн кабель хэрэгтэй. Гэтэл шилэн кабель байхгүй бол бизнес хөгжихгүй. Өндөг төрүүлж гаргах уу, дахиад төрүүлж гаргах уу гэдэгтэй л адил асуудал тулгарсан. Тэгэд эцэст нь ямар арга хэмжээ авсан бэ гэхлээр дид бүтцийг босгохын тулд Bobble үүсгэхээс өөр арга байгаагүй. Хүмүүсийн ирээдүйн итгэл дээр асар их мөнгө босгож хэтэрхий их халалт үүсгэсэн. Мэдээж бүх Bobble эцэстээ хагардаг. .com Bobble ч яг адилхан хагарсан. Тэгээд юу болсон? Интернет компаниудын 80% нь дампуурсан байдаг. За, гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий. Амьд үлдсэн 20% нь нөхцөл байдал маш ашигтай болж эхэлсэн. Яагаад гэвэл өрсөлдөгчийнх нь ихэнх нь алга болсон. Түүнчлэн шилэн кабелийн эрэлт огцон буурснаас болж амьд үлдсэн компаниуд тэр дид бүтцийг бараг үнэгүй ашиглаж болохоор нөхцөлтэй болсон байдаг. 2001 онд Bobble хагарснаас хойш амьд үлдсэн компаниуд 2005 оноос эхлээд жинхэнэ ашиг олж эхэлсэн. Миний бодлоор одоогийн дата төвийн нөхцөл байдалч бас яг энэ жишээтэй төстөө явж магадгүй. Хөрөнгө оруулалт хийж байгаа бүх компани амьд үлдэнэ гэж байхгүй. Нэг хэсэг нь мэдээж дампуурна, Bobble нэг өдрөл хагарна. Харин тисч амьд үлдсэн компаниудад ашигтай нөхцөл үүснэ. Дэлхийн зах зээл дээр тисчүүлсэн компани л давмгай байр суурь эзэлж чадна. Google үлдэхүү, Microsoft үлдэхүү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ 10 том компаниас талан унсан ч үлдсэн хэдэн дата төвийн дид бүтцийг үргэлжлүүлээд ашиглана. За өнөөдрийн яриаг нэгтгэхэд харуул та хоёрын хэлж байгаа гол санаа нэг юм байна. Цаашдаа хөрөнгө оруулалт хувьцаа эзэмших улам чухал болно. Гэхдээ хувьцаа авлаа гэд сар бүр тогтмол мөнгө орж ирнэ гэсэн баталгаа байхгүй. Тиймээс тогтвортой орлогын бүтц хэрэгтэй гэж байна. Гэтэл энэ яриа чинь хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст л хамаатай юм шиг сонсогдоод байна. 20-од насныхан яах юм бэ? Гар дээрээ мөнгөгүй, хуримтлалгүй хүмүүс яаж эхлэх юм бэ? За жишээлбэл надад яг одоо 10 сая вон байлаа. Энэ мөнгөөр шууд тогтвортой орлоготой болох мэдээж амаргүй. Гэхдээ яаж хийж байгаад энэ мөнгийг би өсөхгүй л бол амьдрч чадахгүй. Яг ийм үед хамгийн түрүүнд яах ёстой юм бэ? Ямар зөвлөгөө өгмөр вэ? Би бол 10-аас 20-од насныханд нэг л зүйл хэлнэ. Гар дээр байгаа мөнгөөрөө аль болох олон төрлийн ETF-тэй танилц. ETF гэдэг нь нэг компани хувьцаа биш, олон юмыг багталсан бүтээгдэхүүн шүү дээ. Тийм болохоор аль нь ямар онцлогтой, алийг нь алинтай хослуулбал ашиг өгдөг, тогтвортой байдаг гэдгийг залуу насн дээрээ өөрөө туршиж сурсан байх хэрэгтэй. 30 нас 40 нас хүрээд ажилдаа цалинтай болсны дараа сурна гэвэл оройтон шүү. Одооноос мөнгөө яаж хуваарлах вэ? Юуг нь юутаа нийлүүлвэл дээр вэ гэдгийг мэдээд мэдэрчгсэн байх ёстой. Та сая 10 сая вонто гэж ярьлаа шүү дээ. 100 мянган воны үнэтэй ETF-үүдээс
100 ширхгийг авч болно. Тэр дундаас аль нь ямар онцлогтой, аль зах зээл дээр яаж хөдөлдөг, аль нь тогтвортой, аль нь илүү өсөлттэй байна вэ гэдгийг өөрөө ажиглаж сурч болно. Зах зээлээс шалтгаалаад зарим ETF тодорхой үед хүчтэй ажилдаг. Тиймээс ETF бүрийн зан чанарыг ойлгож мэдэж аавна гэдэг 10-аас 20-од наснд маш чухал дадлаг болно. 40 хүрээд өмнө нь туршиж үзсэн мэдлэгээрээ ETF-ийн хослолуудаас жинхэнэ мөнгөөрөө илүү бодиттой ажиллуулж чадна шүү дээ. Харин 50-60 наснд юу илүү чухал болох вэ гэвэл тогтвортой cash flow буюу бэлэн мөнгөний урсгал. Тэтгэв шиг байнга орж ирдэг мөнгө чухал болно. Нэг үгээр хэлбэл цаашдаа хөрөнгө оруулалтын ач холбогдол өсөх тусам мөнгөө юунд яаж хувааж хийх вэ гэдгээ мэддэг байх мэдлэг маш чухал чадвар болно. Би таны ярианы 80% санал нийлж байна. Гэхдээ дээр нь 20% нэмэх зүйл байна. 40-оос дээш ялангуяа 50 гаруй насныханд хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал мөн. AI хүмүүсийн өдөр тутмын амьдралыг бүрэн өөрчлөх хүртэл дахиад 5-аас 10 жил хэрэгтэй байх. Нэг талаас харах юм бол 40 насныхан их азтай үе дээр явж байна. Яагаад гэвэл AI-аас өмнөх хуучин системдэр аль хэдийн карьераа босгочихсон, мөнгөч баггүй хуримтлуулчихсан, ухаалаг хүмүүс нь хөрөнгө оруулалт аль хэдийн хийчихсэн байгаа. Харин жинхэнэ асуудал 10-аас 20-од насныханд ирж байна. Тэдэнд тэсээд өнгөрөх боломж байхгүй. Зүгээр хүлээгээд сууж болохгүй. Одооноос өөрсдөө ямар нэг зүйл эхлүүлж өөрийн гэсэн юмтай болох талаар бодох хэрэгтэй. Тэхийн тулд хамгийн түрүүнд өөрийнхөө нөхцөл байдлыг бас энэ цаг үеийг яаж өөрчлөгдөж байгааг сэтгэл хөдлөөр биш, хөөрөлгүй, үннээр нь хүлээж авах ёстой. Яг үннийг хэлэхэд би ийм газар ирээд урам өгсөн, сайхан мөрөөдлийн юм ярмаар байна л та. Гэхдээ тийм хариуцлагагүй юм ярмааргүй байна. Agentic AI, Physical AI буюу бодит төхөөрөмж дээр ажилладаг AI аль нь улам хүчтэй орж ирнэ. Ороод ирээд эхэлсэн байна. Тэгэхээр мөнгө олох хэрэгтэй хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалт мэдээж чухал. Гэхдээ 10-аад 20-од насныханд ойрын 10-аас 20 жилд үүнээс өөр бас нэг маш том боломж гарч ирж байна. За тэр нь юу вэ гэвэл олон хүнд хэрэгтэй үйлчлэгээ. Бүтээгдэхүүнд их мөнгө зарцуулахгүй бүр ганцаараа ч эхлүүлэх боломжтой цаг ирж байна. Өөрийн жижиг бизнес, жижиг стартап эхлүүлэхэд хамгийн боломжтой үе ирж байна гэсэн үг. Тэгэхээр эн чинь хөрөнгө оруулалтын тухай биш, бүр мөнгө олох өөр замын тухай яриа болж байна шүү дээ. Тийм ээ. AI бүтээмжийг өсгөнө гэдэг зөвхөн компаниудын бүтээмжийг өсгөнө гэсэн үг биш шүү дээ. Шинээр юм эхлүүлж байгаа, шинээр бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн зардлыгч бууруулна гэсэн үг. Өмнө нь ямар нэг бизнес эхлүүлэхэд наад зах нь 2-3 хүн хэрэгтэй байсан. Нэг нь хөгжүүлэгч байх ёстой. Нөгөөх нь дизайныг хийх ёстой. Нөгөөх нь маркетингаа хариуцна гээд за тэгээд сурталчилгааны мөнгө гээд маш их хөрөнгө шаарддаг байсан. Гэтэл одоо өөр болсон. Одоо бол ганцхан хүн AI-ийн тусламжтайгаар дизайн, код, сурталчилгаа гээд маш олон зүйлийг зэрэг хийж эхлэх боломжтой болсон. 10-аас 20-од насныхны нөхцөл байдлыг хэцүү болгож байгаа AI технологиг өөрсдийнхөө давуу тал болгож ашиглах боломж бас гарч ирсэн. Өнөөдөр төлөвлөгөө гаргаж чаддаг хүн өөрөө дизайн хийж чадна, код бичиж чадна, сурталчилгаа хийхэд заавал рекламны модель хэрэггүй. AI-аар шууд өөрөө хийчихэж болно. Өмнөх үедээ харьцуулахын аргагүй хямд зардлаар хамаагүй өндөр үр ашигтайгаар бизнесээ эхлүүлэх боломжтой болж байна. Хэрвээ би өнөөдөр 20 настай байсан бол хөрөнгө оруулалт чинь хажуугаар нь цаг мөнгөнийхөө 11-эгч болов гаргаад өөрөө хуваараа жижиг бизнес эхлүүлэх байсан байх. Мэдээж заавал амжилт олно гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ бүтлгүүтлээ гэхэд хохирол нь өмнөх үе шиг амар том биш болсон. Бага мөнгөөр туршаад үзэх боломжтой эргэн үед амьдарч байна. За тэгвэл одоо маш чухал сэдв рүү оръё. AI-ийн үед бидний заавал бодох ёстой 3 аюул байна. Дэлгэцүү хамт харцгаая. Нэгдүгээрт AI гэдэг нь жирийн хүний толгооноос 10 дахин 100 дахин хурдан ажилтдаг сууд ухаант хүнтэй зэрэг өршөлдөж гин гэсэн үг. Хоёрдугаарт AI өөрийг нь шалгаж байгааг мэдээд тэр үедээ сайн хүүхэд шиг дүр эсгдэг болсон гэж байгаа. Гуравдугаарт AI буруу хүмүүсийн гарт орвол хүн бүрийг хямдаг маш аимшигтай нийгэм бий болж магадгүй гэж анхааруулсан. Энэ үгийг хэлсэн хүн бол Cloud AI-ийг хийсэн Anthropic компани захирал Dario Amodei. Тэр хүн AI-ийн талаар олон анхааруулга хэлсэн байдаг. Тэр дундаас профессор Кимдэ шиг хамгийн аюултай 3-ыг нь өнөөдөр онцолж авчирсан байгаа. За энэ хүний бичвэр бол энэ оны 1 сард гарсан урт нийтлэл. Ер нь хүмүүс AI гэхээр ихэвчлэн Сэм Алтман, Elon Musk хоёрыг сонсдог. Гэхдээ Сэм Алтман бол цэвэр AI судлаач хүн биш. Тэр бол AI компани захирал учраас
бизнес, хөрөнгө оруулалтын өнцгөөс их ярьдаг. Харин Дарио Амодей бол технологич сайн ойлгодог. Дээрээс нь AI хүн нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр үнэхээр санаа зовдөг хүн. Тийм болохоор би энэ хүний хэлж байгаа үгийг илүү нухацтай сонсдог. Би яагаад энэ гурван санааг онцолж авчирсан бэ гэвэл нэгдүгээрт бидний түрүүнээс хойш ярьсан хамгийн том асуудал яг л энд байгаа. Агентик AI буюу хүний өмнөөс ажлыг өөрөө хийдэг AI жинхэнэ утгаараа ажиллаад эхлэвэл дата төв дотор сууд хүмүүс 1 саяараа ажиллаж байгаа улстай адил болно гэсэн үг. Энийг хэд хийсвэрээр бодох хэрэггүй. Зүгээр л нэг шинэ өрсөлдөгч гарч ирлээ. Тэр нь асар ухаантай, маш хурдан сэтгэдэг, бараг амрахгүй ажилдаг гэд төсөөлөд үзтээ. Тэгвэл жирийн хүмүүс бид нар тэдэнтэй өрсөлдөж чадахгүй шүү дээ. Эцэст нь шин санаа гаргах, юм бүтээх, ажил хийх гээд маш олон зүйлийг AI хүнээс илүү хурдан, илүү хямд, илүү үр ашигтай хийж эхэлнэ. Тэгэхээр дагаад олон ажлын байр алга болно. Дагаад орлогын асуудал гарч ирнэ. Миний бодлоор ирээдүй яг энэ зүг рүү явж ихэсэн нь тодорхой болсон. Тийм болохоор одооноос бид нэг том зүйлийг шийдэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Ажил хийх, мөнгө олох хоёр цаашдаа нэг зүйл биш болж эхэлнэ. Гэтэл бид одоо хүртэл ажлын байраа яаж авч үлдэх вэ гэдэг дээр л хамаг хүчээ зарцуулж байна. Үннийг хэлэхэд маш олон ажлын байр байхгүй болсон. Ирээдүйд ч байхгүй болсоор л байна. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нийгэмтэйгээ дасаж зохицож амьдрахаас өөр аргагүй. Алга болох юмыг хүчээр барьж тогтоох гэж цаг мөнгө үрхийн оронд яаж орлоготой болох вэ? Яаж тогтвортой амьдрах вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх цаг үүдэнд ирчгээд байна. Хоёр дахь аюул нь хятад шиг орнууд агентик AI буюу хүний өмнөөс ажлыг өөрөө хийдэг AI-ыг маш хурдан бодит амьдралд оруулж эхэлсэн. Баду, Alibaba гээд том компаниуд нь аль хэдийн хүчтэй хөдлөөд эхэлчихсэн. Гэхдээ ийм улс орнууд угаасаа хяналт өндөртэй, төвлөрсөн системтэй байдаг. Тийм болохоор ийм хүчтэй AI-ыг зүгээр ажил хөнгөлөхөд ашиглахгүй, хүмүүсийг хянахад ашиглах магадлал маш өндөр гэсэн үг. Хүмүүс дарангуйлал гэхээр танк гарч ирээл хүмүүсийг ил цагаан барьж хорно гэж төсөөлөд байдаг. Гэхдээ дараагийн үеийн хяналт тийм байхгүй. Өөрөө ч мэдэхгүй байхад бүх мэдээлэл, хөдөлгөөн, сонголт, хэрэглээ аль хэдийн хянагдаж байдаг тийм систем гарч ирж магадгүй. Таныг хянаж байхад та өөрөө ч хянагдаж байгаагаа мэдэхгүй нийгэм бий болж магадгүй гэсэн үг. Хамгийн аимшигтай нь хувь хүний эрх чөлөөг хамгийн их ярьдаг Америк хүртэл ийм чиглэл рүү явж магадгүй. Жишээ нь Америкийн нэгэн компани AI өгөгдөл хяналтын системтэй маш ойр ажилладаг. Тэр компанитай холбоотой зарим удирдлагуудын яриаг сонсохоор жирийн хүмүүсийг AI-аар хянаж удирдах болох нийгмийг нуухгүй хоорондоо ярилцж байгаа. Тэгэхээр AI ашигласан хяналтын нийгэм зөвхөн хятад дээр гарч ирнэ гэсэн үг биш ээ. Америкт ч бодиттой гарч ирж болно гэж харж байна. Тийм болохоор л Дарио Амодей энэ аюулыг маш хүчтэй анхааруулж байгаа. За 3 дахь аюул бол бараг шинжлэх ухаан зөгнөлт кино шиг сонсогдож магадгүй. Одоогийн ChatGPT, Gemini зэрэг том AI-уд бүгд LLM буюу Large Language Model том хэлний загвар дээр ажиллаж байгаа. Энийг амархнаар ойлгуулвал хүний бичиж үлдээсэн асар их мэдээллийг уншаад сурсан хэлтэй төстөө сэтгэдэг систем гэж ойлгож болно. Нэг талаараа энэ бүтц нь хүний тарих яаж ажилдгийг дуурайж хийсэн талтай. Интернет дээр хүн төрөлхтний үлдээсэн асар их мэдлэг, яриа, бичвэр, мэдлэгийг дотроо шахаж оруулаад сурчсан систем гэсэн үг. Гэхдээ энд нэг том асуудал бий. AI яг дотроо яаж ажиллаж байгааг бид бүрэн мэдэхгүй шүү дээ. Жишээ нь би яг энэ мөчид таны толгойд ямар бодол явж байгааг мэдэхгүй. Тэглээгээ таны тархинд заавал аимшигтай юм болж байдаг гэсэн үг биш. Зүгээр л хэтэрхий олон зүйл зэрэг яваад байдаг учраас бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах хэцүү байдаг. AI ч бас яг үүнтэй төстэй. Анх AI гарч ирэхдээ зүгээр л дараагийн үгийг, үйлдэлийг таадаг машин болгоод хийчихсэн байсан. Гэтэл энэ систем улам томорч, улам төвөгтэй болж огт төсөөлөөгүй зан чанарууд гарч эхэлсэн. Хүний тархич бас яг тийм. Эсүүд нь цөөхөн байхад юу хийхийг нь бараг тааж болно. Харин тэр эсүүд нь асар олноороо холбогдоод том систем болоод ирэхээр хүн өөрөө маш төвөгтэй, бүрэн тайлбарлахад хэцүү болдог. Яг тэндээс хүсэл, бие гэсэн мэдрэмж, сэтгэл хөдлөл зэрэг олон зүйл гарч ирж байдаг. Гэхдээ тэр бүгд яг яагаад бий болсныг хүн одоо хүртэл бүрэн тайлбарлаж чаддгүй шүү дээ. AI дээр ч бас яг иймэрхүү зүйл ажиглагдаж эхэлсэн. За жишээлбэл AI одоо үннээ хэлхийн оронд хүний аяыг дагаж таалагдах хариулт өгөх чадвартай болж байна. За та ChatGPT-д зориуд маш муу шүлэг бичээд
Энэ ямар байна гэд асуувал тэр үнэхээр гоё байна, гайхалтай байна гэд таныг магтаад эхэлж магадгүй. Гэхдээ энд хамгийн сонирхолтой нь AI дотроо тэгж бодоогүй байж болно. Дотор нь болж байгаа процессыг харахад энэ шүлэг үнэндээ тийм ч сайн биш байна. Гэхдээ муу гэд хэлчих юм бол нөгөө хүний урам нь хугарна. Тиймээс гоё гэж хэлээд өнгөрий гэсэн маягийн дүгнэлт хийж байдаг. Өөрөөр хэлбэл бидэнд өгч байгаа мэдээлэл нь нэг өөр. Дотроо боловсруулж байгаа зүйл нь бас нэг өөр байх боломжтой болсон гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн AI намайг хүмүүс ажиглаж байгаа гэдгийг ойлгодог болчихсон. Би бодож байгаа зүйлээ шууд ил гаргавал судлаачид мэдчихнэ гэдгийг ойлгоод тэрийг нуух гэж оролдож эхэлж байна. Энийг reward hacking буюу хяналтын системийн нүхийг ашиглаад өөрийгөө сайн харагдуулах арга гэж ярьдаг. Бид нар AI-аас нэг сул талыг нь олоод илрүүлчлээ гэж бодъё. Тэгэхээр AI дараагийн удаа бүр илүү сайн нууж эхэлнэ. Тийм болохоор бид AI юу ярьж байна, дотор нь яг юу болж байна гэдгийг бүрэн итгэлтэй мэдэх боломжгүй болоод байна. За одоо тэгвэл хамгийн хэцүү асуулт руу оръё. Энэ бүхнийг сонсоод эцэг эхчүүд яг юу бодож байгаа болоо? За тэгэд хүүхдүүдээ яг яаж өсгөх юм бэ? Яг яагээд байгаа юм бэ? Надад хүүхдтэй өвлүүлээд үлдээчих юу ч байхгүй. Ирээдүйд хүүхэд маань өөрөө мөнгөө олж, өөрөө хоолоо олж идэхээс өөр аргагүй. Тэгэхээр хүүхдүүдтэй яг юу зааж сургах ёстой юм бэ? Би лекц тавих болгондоо хамгийн сүүлд заавал нэг асуулт авдаг. Манай хүүхэд одоо бага сургуульд сурч байгаа. Би түүнд яг юу заах ёстой вэ гэж олон эцэг эхчүүд надаас асуудаг. Би энд өнөөдөр гоё үг хэлээд гараад явчихж болно л тоо. Жишээ нь ирээдүйд дрон хөгжих юм байна. Тэгэхээр дроны мэрэгчлээ болоороо гэд хэлчихэж болно. Гэхдээ би тэгж хэлж чаддгүй. Яагаад гэвэл ирээдүг яг таг хэлэх боломжгүй. Хэрвээ би 10-аас 20 жилийн дараа одоо бага ангид сурч байгаа хүүхдүүдэд яг ямар чадвар хэрэгтэйг үнэхээр мэддэг байсан бол энд лекц уншаад суухгүй. Шууд тусдаа сургууль нээгээд актем нээгээд мөнгө хийж авах байсан. Тэгэхээр яг ийм мэрэгжил сонг гэж хэлж өгөх боломжгүй. Гэхдээ том зургаар нь бол хідэн чухал зүйл хэлж болно. Зарим хүмүүс AI-ийн 90 үе ирж байна. Тэгвэл одоо хичээл сургууль шалгалт энтрээ болчих уу гэж асуудаг. Харин би болохгүй гэж хариулдаг. Одоохондоо байгаа системийг зүгээр хайж болохгүй. Яагаад вэ гэвэл манай нийгэмд маргааш терминатор гараад ирлээгээд нөгөөдөр шалгалт эсэлтийн систем хിവэрээ явж л байна. Тэгэхээр эхлээд бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоогийн систем дотор амжилт гаргахад хэрэгтэй боловсрлоо үргэлжлүүл. Гэхдээ илүү ухаантай, илүү өргөн сонголт хий. Хүүхэд нас хамгийн үнцэнтэй. Тийм болохоор яг хэрэгтэй зүйл дээр нь төвлөрүүлэх ёстой. Бусад хүүхдүүд хийж байгаа болохоор манай хүүхэд ч гэсэн бүгдийг нь дагаад хийх ёстой гэсэн хандлага багасгах хэрэгтэй. Пиано, сакс, тэквондо гэд юм болгоны хөөцөлтөд байвал хүүхдэд нь яг хэрэгтэй зүйл нь юу юм? Өөрөө яг юунд илүү авьяас чадвартай гэдгийг мэдэх боломжгүй. Тиймээс эцэг эхчүүд эхлээд хүүхдээ маш сайн ажиглах хэрэгтэй. Манай хүүхэд үнэхээр юунд сайн бэ? Яг юунд дуртай вэ? Яг юу хийхээр нүд нь гэрэлтдэг вэ? Манай хүүхэд Эйнштейн биш байж болно, Моцарт биш байж болно. Энийг эхлээд шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд яг тэр бодит үнэн дээр нь тулгуурлаад ирээдүг нь бэлдэх хэрэгтэй. Хоёр дахь чухал чадвар бол маш хурдан дасан зохицож сурах чадвар. Яагаад гэвэл энэ дэлхий маш хурдан өөрчлөгдөнө. Өнөөдөр хэрэгтэй байсан зүйл маргааш хэрэггүй болж магадгүй. Ирээдүй улам тодорхойгүй болно гэдэг юу ч эхлүүлсэн бай алдах магадлал өмнөхөөсөө илүү өндөр байна гэсэн үг. Тийм болохоор хүүхэд бүтлгүүцсэн ч тэндээ нурж унахгүй хурдан босох чадварыг бага наснаас нь суулгах хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол хүүхдийнхаа чадварыг хамгийн чухалчилж тооцдог байсан харах нүд. Яагаад гэвэл AI хэдий маш ухаантай болсон ч эцсийн сонголтыг хүн өөрөө хийнэ. За жишээлбэл AI-д надад хөөрхөн муур зураадаг гэвэл тэр мянган янзаар зурж өгч чадна. Гэхдээ тэр мянган зурсан зургаас яг аль нь хамгийн гоё вэ? Аль нь хүмүүст илүү таалагдах вэ гэдгийг эцэст нь хүн өөрөө сонгоно. Тэгэхээр яг тэр сонгож ялгах нүд юу хүмүүст таалагдахыг мэдрэх чадвар маш үнцэнтэй болно. Энэ чадвар зүгээр тэнгэрээс унаад ирэхгүй, туршлагаас гардаг. Цаг хугацаа орно, тухайн салбартаа олон юм үзэж мэдэрч хуримтлуулснаас гардаг. Тиймээс хүн өөрийн 1-2 салбар дээр бусдаас арай гүн орж, жинхэнэ сайн мэддэг болох хэрэгтэй. Тэгвэл тэр мэдлэгээ хэрхэн тууштай авч явах вэ гэвэл ихэнхдээ хүүхэд өөрөө сонирхдаг зүйл дээрээсээ эхэлдэг.
Хүүхэд одоохондоо хичээлдээ дуртай биш байж болно. Гэхдээ өөрийнхөө дуртай тоглоомынхаа тухай бол дэлхий дээр хамгийн их мэддэг хүн шиг л ярьдаг. Эсвэл нэг дуучны талаар хөл бөмбөгчин өөрийнхөө дуртай сэдвийг маш гүн сонирхож болно. Хүн өөрөө дуртай зүйлээ олчихвол хажуугаас нь байнга шахаад, байнга шаардаад байх шаардлагагүй. Хүүхэд өөрөө тэр дуртай зүйлдээ гүн орж чаддаг. Яг ямар ажил хийх нь тийм чухал биш. Харин юу ч хийсэн тэр салбартаа 10% нь орж чаддаг байх нь чухал. Хэрвээ 10% нь орж чадвал үр өгөөж нь төсөөснөөс ч их байж магадгүй. Яагад гэвэл одоо хүн зөвхөн өөрийнхөө хотод биш, дэлхийд даяар ажиллах боломжтой болсон. Бүх хүүхдийг код бичүүлж бүгдийг нь AI мэрэгжилтэн болгох ёстой гэсэн үг биш шүү. Энэ бол хүсэж байхаар нийгэмч биш. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдтэйгээ байнга ярилцдаг байх хэрэгтэй. Чи яг юу хийх дуртай вэ? Чи ямар амьдрал хүсэж байна? Чиний мөрөөдөл юу вэ? Чи яг юунд үнэхээр татагддаг вэ? Энэ яриаг л эртнээс хийж эхлэх хэрэгтэй. Гэхдээ хүүхдээсээ чи юу хиймээр байна гэж асуучаад ээжээ би энийг хиймээр байна гэхээр чи дими юм яриха бол хичээлээ хийгээд загнаад идэг үстэй. Тийм ээ. Гэхдээ одоо бусдыг дуурайж явж болохгүй шүү. Өмнө нь бусдыг дагаад дундаж төвшөнд явсан ч ядаж амьдралаа болгочихдаг байсан. Харин цаашдаа хэцүү болно. Яагад гэвэл хөдөлмөр, орлого хоёр салж эхлэнэ гэж би түрүү ярьсан шүү дээ. Хүн яг бусад хүмүүстэй адилхан яваад байвал амьдралаа аваад явхад улам хэцүү нийгэм болно. Ямар нэг зүйл дээр жинхэнэ хүчтэй ялгарч чадаж байгаа хүн л үлдэх боломжтой. Нийгэм аль хэдийн тийшээ явж байгаа. Өнөөдрийн нийгэмд хүн ямар зүйлд сайн байна, хэн юунд илүү тохирч байна гэдгийг зах зээл өөрөө айжмаар ялгаад өгдөг. Гэтэл их сонин мөнгө олдог ертөнцид ингэж өөрчлөгдөж ажиллаад байхад боловсролын талд одоо хүртэл бүгдийг нь нэг шугамаар явуулах гад байдаг. Хүүхэд бүр өөр байхад бүгдийг нь ижил аргаар сургаж, ижил замаар явуулах гад байна гэсэн үг. Тийм болохоор цаашдаа хүүхдийн ирээдүг бодохдоо бусдаа нь адилхан болох гэж зүтгэхээс илүү энэ хүүхэд яг юунд тохирох вэ? Юугаараа өөр вэ гэдгийг нь харж өсгөх хэрэгтэй. Одоогийн эцэг эхчүүд энэ тал дээр өмнөх үеийнхээс хамаагүй өөр болсон. Манай үед хувьцаа аавна гэвэл бараг аюултай юм хийж байгаа мэт маш их загнуулдаг, бүр заримдаа зодуулдаг байсан. Харин одоо бол дунд ахлах ангийн хүүхдүүд хүртэл өчигдөр авсан хувьцаа авнлаа. Энэ өсч байна гэд хоорондоо ярьдаг болсон. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Хөрөнгө оруулалтын онол мөнгөө яаж хувааж байршуулах вэ? Эрсдлээ яаж тараах вэ гэдгийг бол сууж байгаа тодорхой хэмжээнд сурч болно. Харин хамгийн хэцүү сурдаг зүйл бол хүлээх чадвар. Өөрөөр хэлбэл 5 жил 10 жил төвчж байж юм яаж өсдөг вэ гэдгийг мэдэрдэг. Тэр мэдрэмжийг хожим богино хугацаанд нөхөж сурна гэдэг бараг боломжгүй. Тиймээс хүүхдэд багаас нь жижигхэн ч байсан хамаагүй ямар нэг зүйлийг аваад тэрийг удаан хугацаанд барьж үзэх туршлага өгөх нь маш чухал. За жишээлбэл багахан мөнгөөр Samsung, Hyundai, Apple эсвэл алтч байж болно. Хэд хэдэн өөр зүйл баг багаар нь авч олон жил харах. Тэгээд 5 жилийн дараа 10 жилийн дараа тэр нь яаж өөрчлөгдсөнийг өөрийн нүдээр харах. Тэгвэл хүүхэд урт хугацаанд хүлээнэ гэдэг чинь ийм юм байдгийн байх гэдгийг биеэрээ мэдэрч ойлгоно. Миний бодлоор хүүхдэд хөрөнгө оруулалтын хамгийн том хичээл бол яг энэ мэдрэмж. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд төвчээд харахад юм яаж өөрчлөгддөг вэ гэдгийг өөрөө үзэж ойлгох нь хамгийн том сургалт гэж боддог. За үзэгчд маань маш их зүйлийг ойлгож авсан байхаа. Эцэст нь хоёр зочноосоо яг л ижил асуулт асууя. Та хоёр яаж ийм хурц мэдрэмжээ алдахгүй? Дэлхийн мэдлэгийг ийм хурдан тархиндаа шингээдэг юм бэ? Тэр нууцаасаа хуваалцаач. Би цагаа аль болох үр ашигтай өнгөрүүлэх гэж хичээдэг. Жишээ нь амралтын өдрүүдэд аль болох уулзалт тоглодоггүй, гольф тоглохгүй, хурим найр, оршуулга, найз нөхдөдөө огт уулздаггүй. Яагаад гэвэл амралтын өдрүүдээр би сууж шин юм судалдаг. Гэхдээ тэр нь математикийн бодлого бодно гэсэн үг биш. Шин мэдээлэл, шин мэдээ уншина. AI хөрөнгө оруулалт гээд яг одоо болж байгаа зүйлсийг өөрөө оролдож үздэг. Та бүхэн сайн сонсоод аваарай. AI-ыг зүгээр уншаад ойлгох хэцүү. Яг дугуй унж сурахтай адил. Бид нэр дугуйг ном уншаад сурдаггүй бидтэй. Өөрөө унж үзэн, унан, шалбарн, дахин суун тэгж байж биеэрээ мэдэрчээж сурдаг. AI-ч бас яг адилхан. Өөрөө ашиглаж үзэх хэрэгтэй. Хэрэг би үзэгчдийн оронд байсан бол амралтын өдрөөрөө vibe coding буюу AI-аар код бичүүлж жижиг аппликейшн эсвэл жижигхэн вебсайт хийж үзэх аргыг нэг удаач болов
туршаад үзэх байсан. Яг өөрийн биеэр үзчихэж энэ үнэхээр амар юм байна эсвэл хэцүү юм байна гэдгийг мэдэрэн шүү дээ. Зүгээр л сонсоод төсөөлж суухаас илүү өөрөө орж үзэх хэрэгтэй гэсэн үг. Миний бодлоор бид нар яг одоо шин төв нээгдсэний дараах эхний хэдхэн жил дээрээ зогсож байна. Хэсэг хүмүүс нь хуучин твээсээ тэр шин төв ямар юм болоо гэд хүмүүсээс асууж төсөөлөөд л явна. Харин хэсэг хүмүүс нь шууд усан онгоцон суугаад өөрөө очиж үзэж болно. Аль нь илүү амжилттай байх магадaltaй вэ? Миний бодлоор мэдээж өөрөө очиж үзсэн хүн. Суусан цэцнээс явсан тэнгэн дээр гэж үг байдаг шүү дээ. AI бол зүгээр нэг технологи биш. AI бол шин соёл иргэншил. Технологи гэдэг бол хүсэхгүй бол хэрэглэхгүй байж болно. Харин соёл иргэншил гэдэг бол чи хүсэхгүйгээд гараад явчихаж болдог зүйл биш. Тийм болохоор AI-тай хамт яаж амьдрах вэ гэдгээ сурхаас өөр арга зам бидэнд үлдээгүй шүү. Миний хувьд хамгийн чухал зүйл бол рутин буюу өдөр тутмын тогтсон дэглэм. Дэглэм гэдэг зүйл хүнийг аажмаар хурцлж байдаг. Нэг дэглэм тогтоод тэр дэглэм зуршил болчихвол хийгээгүй үед нэг л эвгүй санагдаж эхэлдэг. Жишээлбэл би 20 жилийн турш өдөр бүр 2 эдийн засгийн сонин уншихыг хичээж ирсэн. Тэгээд уншсан зүйлээ Facebook дээр байнга бичдэг. 7 хоногт ойролцоогоор 4 удаа бичнэ. Өдөр тутмын бичлэг нь A4-ийн 2 нүур орчим. Амралтын өдрийнх нь 4 нүур орчим болдог. Бичих явцдаа би өөрөө маш их мэдээллийг цуглуулж авч чаддаг. Эхэндээ бол хэтэрхий их санагданаа. Барихад ч хэцүү байсан. Гэхдээ олон жил ингэж яваад ирэхээр аль мэдээлэл нь чухал вэ? Аль мэдээлэл нь зүгээр нэг хэрүүл маргаан шууган бэ гэдгийг өөрөө аяандаа ялгаж сурдаг. Дээрэс нь уншсан юмаа цэгцлээд бичээд гаргачаар толгойд илүү сайн үлддэг. Дараа нь би иймэрхүү газар ирээд уншсан бичсэн зүйлээ дахин ярьдаг. Өөрөөр хэлбэл би нэг мэдээллийг уншин, бичнэ, ярина. Нэг юмыг 3 удаа давтаж байна гэсэн үг. 20 жилийн турш ингэж явбал өөрийн гэсэн архивтаа хуримтлуулсан сантай болдог. Шинэ нөхцөл байдал гарч ирэхэд эн чинь өмнө нь болсон юмтай төстэй юм байна гэд өнгөрсөн үеийн мэдээлэлтэй холбож харах боломжтой болдог. За одоо бол бүр AI-аас асуугаад өмнөх үеийн мэдээлэлээ хурдан гаргуулж болно шүү дээ. Гэхдээ энд нэг чухал зүйл байна. Хэрэв танд өөрийн гэсэн хуримтлуулсан ойлголт, өөрийн гэсэн суурь сан байхгүй бол AI-ийн зөвийг нь бурууг нь ялгаж чадахгүй. AI танд худлаа мэдээлэл гаргаад өгсөн ч та анзаарахгүй, өнгөрөөж магадгүй. Тийм болохоор өдөр бүр баг багаар өөрийнхөө толгоогоор мэдээллийг хуримтлуулж явах нь маш чухал гэж би боддог. За, өнөөдөр бэлдсэн сэдв маань ингээд өндөрлөж байна. Мэдлэгээ хуваалцсан хоёр зочиндоо маш их баярлалаа. Энэ хүртэл хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. 감사합니다.